За сайн байцгаана уу хүндэт үзэгчтэй. Манай Frame podcast-ийн үзэгч сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр божуудтай хамт усын явдал ярихаар байгаа. Тэгээд ойр дуул цаг юм байна. Сайн байна уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. Бүх зүйл тавлаг үстэй. За хаста божигнал явж байна. Божигнал хэлсэн тий. За өнөөдөр юуны талаар хоёлаа ярих вэ? За ингээд их мөн үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр од бит хоёр Джеймсоны гэр бүлд юу тохиолдсон бэ гэдэг хэргийн талаар их ярихад бэлэн боллоо. Тэгээд Джеймсоны гэр бүл гэдэг одоо энэ хэргийг ингээд судлахаар зарим талаар бидний хамгийн анхны хийжсэн тэр Америкийн Америкийн диатлон хэрэг буюу U-boat-ын 5 залуусан хэрэгтэй төстэй юм шиг. Эсвэл нөгөө Нидерландын хоёр охин Панамд аялж байгаад алга болсон Лас Чикас Холландесаас буюу одоо Нидерланд охтуудад тохиолдсон хэрэг гэх мэтлэн тэр эргүүтээ нэлээд төстэй ийм хэрэг болж таарад байгаа. Тэгэхээр хоёулаа шууд хэрэг рүүгээ оръё. За нэг зүйлийг бид нар мартах шахсан байна. За ингээ Frame podcast-ын зүгээс бас одоо зүрх мартахгүй төсөлтэй хамтарч байгаа. За ингээд доорх гарч байгаа дансан та бүхэн хандив хийснээр та бүхний хандив одоо олон хүүхдүүдэд амьдрал бэлэглэх ийм одоо зүйл байгаа учраас та бүхэн бас энэ дээр биднийг дэмжиж ажиллаарай гэж бас уриалмаар байна. За өнөөдрийнхөө хэрэгт оръё. Америк нэгдсэн улсын Оклахома мужид 2009 онд нэг сонио хэрэг гарсан л да. Джеймсны гэр бүл Орос руу алхуулсан. За юу тохиолдсон тухай олж мэдэх тийм ерөөсөө маш хэцүү, маш бага улмөр үлдсэн. Тэг яг 2009 оны сүүлээр болсон энэ хэргийн талаар бол үнэн мөннийг олоход бол ер нь тэр хугацаанд ингээд баримтууд бол олдоод байгаа. Гэхдээ энэ баримтууд нь олдох тусмаа тэр хэрэг нь нэг илэрнэ гэхээсээ илүү асуултууд гарч ирээд. За ингээд иймэрхүү байдлаар ер нь зүйлсүүд яваад байгаа учраас яг үндэ энэ Джеймсны гэр бүлд яг юу тохиолдсон бэ гэдгийг хэдүүлээ хамтдаа ухаж үзье. За ер нь яг өмнөх дугааруудаа бид нар бас онц ноцтой гэмтэргүүдийг бас ярьж байсан. За мөн одоо шийдлэг ухааны тэр өндөр хөгжилтэй ер нь яг ингээд нэг технологи өндөр хөгжөөгүй байсан учраас харьцангуй өндөр хөгжөөгүй байсан учраас бас илрүүлэхэд төвөгтэйсэн бол энэ хэрэг дээр бүх зүйл хөгжсөн байгаа тийм. За одоо өдөр ирэх тусам жишээ нь одоо гар утасны сүлжээний технологиуд байна, генийн дээжийн шинжилгээ байна, шүүх эмчилгээний шинжилгээ гэх мэтлээ одоо маш олон шинжилгээ тэр байтугай бүр CCTV буюу нөгөө камерууд хүртэл байгаа тийм. За энэ бүх зүйлийг ашиглаад ямар нэгэн улмөр үлдээсэн байж таардаг. Мөн одоо юу гэдэг нь тэр бүр хиймэл оюун ухааныг хүртэл ашиглаад нүүр царайг таниулах ч гэдэг юм уу тийм. Дуу хоолойг нь илрүүлэх ч гэдэг юм уу. Ийм технологиудын тусламжтайгаар одоо түргэн хугацаанд нь тухайн хэрэг гарсан байршлыг илрүүлэх гэх зэрэгээр бол гэмт хэрэгүүд нэгдээ илрээд байгаа. Гэтэл энэ хэрэг маань болохоор энэ одоо техникийн давуу талууд бий болсон ч гэсэн илэрж өгөхгүй гэдгээр нэлээд сонирхолтой байна. Татаад байгаа. Тэгээ ийм төрлийн эргүүдийг илрүүлэхэд бол яг хуу мэрэгжлийн мөрдлөгийн баг ажиллаж байгаа, хувийн мөрдөгчөд ажиллаж байгаа. За мөн мэдээж л одоо бүгд өөр өөрсдийнхээ арга барилаар өөр өөрсдөө хандлагаар мэдээж ажиллана. За тэгээ мэдээж энэ дээр бол олон янзын таамгууд, онлууд дэвшүүлэгдэж байгаа. За тэгээ мөн одоо хэргийн яг үнэн мөннөөр нь ярих юм бол одоо их олон таамаг гарч байгаа энэ дээр. Аль нь байх нь бол гагцгүй одоо ер нь тэгэл бүх жижиг нөөний хилтерхий хэсгүүдийг нийлүүлээл ингээл нэг том дүр зураг гарах тийм зүйл дээр л ер нь одоо судлаачид за бидний одоо их сурвалж авалгаж авсан bedtime stories байна. За мөн одоо нөгөө Lazy Masquerade байна. За мөн The Mysterious гэх мэтлээ одоо номууд байна те. Бид нар одоо энэ дугаарыг бэлтгэхэд 3 подкаст 2 ном ашигласан. За тэгээ энэ харамсалтай бөгөөд хачирхалтай хэрэг одоо энэ Оклахомагийн оршин суугч болох Бобби. За 44 настай Бобби. За Шерлин Джеймсон эхнэр нь 40 настай. За мөн тэдний 6 настай охин Мэдисон Джеймсон нарын алга болсон энэ хэрэг гарч ирж байгаа юм л да. За энэ гэр бүлийг зүгээр ингээ гаднаас харах юм бол яг л байдаг нэг Америк гэр бүл тийм. Typical одоо яг л нөгөө амар жимээр амьдардаг ийм л гэр бүл байгаа. Яг энэ хүмүүсийн хувьд бол яг Оклахомад хотод амьдардаг байжгаад хөдөө буйдах нь тийм одоо юунд гарахж амьдрахаар болсон юм бол 40 акр газар аваад тэндээ бол одоо амьдрахаар болсон байгаа. За Боббигийн хувьд бол эхнэрийнхээ хамтаар тэр Ифаула гэдэг өөрсдийнх нь хот. Тэндээсээ гараад илүү зайдуу дуу чимээ багтаа тэр Red Oak гэдэг яг энэ бол Oak гэдэг модны нэрлэлтэй. Тэнд шилжин суурьших шийдвэрийг бол гаргасан юм байна. Энэ бол 2009 онд гаргасан шийдвэр. За тэгээд Америкийн доонууд их гардаг өгдөө Oak. Тий, Oak гэдэг чинь цас мод үү? Тий, цас мод тий. Тэгээ энэ дэр 10 дугаар сард хэд хэдэн тийм орон сууц одоо янз бүрийн байрлалгаа дээр сонирхож үзээд за тэгээд ер нь ингээд орон сууц гэж ягаар хэдүүлээ зүгээр буйдхан газар очиод
байшин барьчих юм уу? Байшин тэгээд зарим тэр одоо тэр нөө ялангуяа Lazy Masquerade дээр хэлсэн байшин гэхээсээ илүү контейнер дотор нь гоё ингэж тоноглоод зөөврийн сууц маяг. Тийм нэг тиймэрхүү байдлаар амьдраа гэдэг. Ер нь бол яг нэг тийм тайван хүмүүсээс хол тийм газар л амьдрий гэсэн ийм л одоо бодолтой байсан юм бэл. За ингээд энэ талаараа бас Бобби одоо гэр эзэн те найзуудаа хэлсэн байгаа. Ингээд 10 дугаар сарын 8-ны өглөө Джеймсны гэр бүлийнхэн 2009 оны 10 дугаар сарын 8-нд өглөө Джеймсны гэр бүлийнхэн өөрсдийн ойр зүрийн эд тогшолоод янз бүрийн зүйлсээ аваад газар удлаж аваад тэгээд гэрээ мэрэгээ хийгээд за тэгээд нэг тэр амьдарч байгаа хотоос 30 бээр гэдэг маань бараг 50 гаруй километрийн цаад орших тэр газар руугаа явж байгаа. За тэр оройно нөгөө гурав эргэж ирээгүй. За хөрш нь бол эргэж ирээгүйг нь мэдсэн. За ингээд яг тэр хавьд нь явж байхад нэг тэр хавьд алхаж исэн хүн тэр гурвыг харсан ба. Яг алхаж явж байгаа. Гэтэ өөр хүн ойр хавьд нь хараагүй. За ингээд явсан буцаж ирээгүй. За ингээд хэд хэдэн өдөр өнгөрөөд за тэгээд тэд нар чинь нөгөө дараа нь ажилтаа явсан хүмүүс чинь тоглосон уулзалт найзуудын скежюл хамгийн байхгүй хүн байхгүй болж байгаа байхгүй. За ингээд хүмүүс гайхаж ихтэй нөгөө чи яач вэ гэдэг. Ингээ ойр тойрныхон санаа зовж эхэлсэн. Ингээд 10 дугаар сарын 16-ны өдөр буюу чинь бараг 7-8 өдрийн дараа Кинта гэх тосхны тэр аглаг модон дундаас нэг хэсэг анчид тэнд бугын ан хийж исэн гэж байгаа. Нэг хэсэг анчид явж байгаад за тэдний гэр бүлийн одоо Джеймсний гэр бүлийн пикап машиныг олсон баг. Пикап ачааны машиныг. Одоо нэг ачааны машин. Тэгээд машин түгжээтэй. За дотор нь хүн байгаагүй. Харин Джеймсний гэр бүлийн тэжээдэг байсан нохоо байсан баг. Өөрөлдөл нохоо тийм маш олон хоног түгжээд орчихсон байсан. Нохоо нэлээд айсан шинжтэй. Олон хоног ус уугаагүй, хоол идээгүй, тийм байдалтай байсан учраас одоо тэр хүмүүс шууд л одоо нохоод тусламж үзүүлэх хэлсэн л дээ. За анчтын хувьд бол тэр дороо шууд холбогдох хууль хяналтын байгууллагуудын одоо машин олсон гээд цагдаа дуудаад за тэгээд цагдаа нарын баг бол машиныг онгоолгоо. За ингээд машинд нэгжлэг хийх үед за тэнд дотрос юу гарч ирсэн гэхээр Боббиг нь төрөвч гарч ирж байгаа. За ширэлний цүнх гарч иж байгаа жижиг эмэгтэй хүн ингээ барь явдаг цүнх байдаг шүү дээ. Гарч дотроос нь тэг гар цүнх дотроос нь бас төрөвч нь гарч ирж байгаа. Гар утас нь гарч ирсэн. Тэгээ GPS төхөөрөмж гарч ирж байгаа. GPS төхөөрөмжөд хадгалсан мэдээллээс нь харах юм бол машин зогсож байсан газраас холгүй хүнийг тийм жижигхэн толгод дээр сүүлд нэг юм цэг тэмдэглэсэн байгаа юм л да. Нэг зогсолт хийсэн байгаа. За энэ бол яг Боббигийн утсан дээр байсан. За тэгээ Боббигийн утсан дээр бас нэг байсан юм нь медисний зураг гэсэн охиныхын зураг байсан. 6 настай охиных. Энэ баг хамгийн сүүлд авсан зураг нь болов гэж үзээд байгаа. За эзэд нь алга болсон болохоос биш машин тийс нэгжлийн үр дүнд бол яг ямар нэгэн гаднаас халдлагад өртсөн хүчээр онгоолсон тийм уул мөр бол ерөөсөй байгаагүй. Машин дотор нь ч гэсэн одоо янз бүрийн хүчирхийллийн, тэмцлийн, цус ч юм уу тийм уул мөр ерөөсөй байгаагүй. За жолоочийн суудлын доороос нэг сонирхолтой юм олдсон. Цүнхэн дотор хийсэн жижиг цүнхэн дотор 32,000 ам доллар бэл мөнгөөр олдож байгаа. За энэ мөнгө ямар учиртай мөнгө вэ гэдэг дээр цагдаа нар нэлээд гайхсан. Дээрээс нь гэр бүлийнхэн ойр тойрных нэлээд гайхсан. Яг тэгэхээр Джеймсний гэр бүлийнхэн бол ажил хийдэг хүмүүс байсан. Тэд нар нөгөө одоо манайхаар бол нөгөө группт байдаг. Яг тэгэхээр Джеймс нь ялангуяа тэр Бобби Джеймс нь бол автослд ороод одоо хоёулаа явж байгаад автослд ороод тэгээд одоо хэдэн сарын турш бол ажиллах байсан. Тэгээд ер нь бол яг хэдий тэтгэмж авдаг байсан ч гэсэн санхүүгээр бас базарыг асуудалтай байсан. Энэ мөнгө яагаад тэнд байв гэдэг үнэхээр гайхалтай одоо хүмүүсийн санааг нэлээд зовоож байгаа. Ямар учиртай мөнгө вэ? Ер нь бол энэ ийм мөнгөтэй байх аль аль нь боломжгүй гэж байгаа. За ингээд машины суудалд ороос зорчигчийн суудалд ороос 32,000 ам доллар цөнгөтэй мөнгө гараад ирсэн. 2009 оны 32,000 доллар. Одоо ч гэсэн 32,000 доллар гэдэг бол бас л бэлнэр байхад бол ховор мөнгө шүү дээ. Тийм энэ чинь хүн болгоны карманаас бэлэн гарахгүй те. За энэ мөнгө хаанаас гарч ирсэн? Хинийхэн? Яагаад энэ машинд байгаа тухай ер нь маш олон асуулт гарч ирсэн. Нэгдүгээр сэжүр. Тийм энэ нэгдүгээр сэжүр хариулдаг хүн байхгүй. Яг энэ бол яг ер нь бол гимт тэргийх гэж үзээд байгаа бол зарим хүмүүс бол тэгээд байгаа юм байна л да. Энэ хэрвээ гимт тэрэг дээрмэс эдэлтэй байсан бол мөнгийг авах гэсэн. Гэтэл энэ мөнгийг аваагүй. Энэ ямар учиртай юм бэ гэдэг. За цаашдаа одоо баримтууд гарч ирнэ. За энэ цаашид илэрж гарч ирсэн баримтууд энэ хэргийн учрыг олох бус харин бүр улам бүр ингээд нэг шийдвэрлэхэд хэцүү тийм болгож ирсэн байна. Эдрэтэ төвхтэй болгоод гэсэн. За Джеймсний гэр бүлийн алга болсон түүх одоо энэ Оклахома мужийн хамгийн алдартай үл тайлагдах юм сони хэрэг болж байгаа юм л да. За цагдаа нарын хувьд бол мөрдлөгөө үргэлжлүүлсэн. Ингээ GPS дээр хадгалагдсан байршлын дагуу өнөөдөр жижиг довон дээр очиж үзсэн байгаа. За тэр байршилд хэд хэдэн хөлийн мөр олсон байгаа. Одоо тэдний л мөр бах л да. Тэгээд олон хоног тэргээр явсан ч гэсэн нэг тийм ер нь бол яг
тэр мөрн бас нэг бүдгэрсэн байсан гэдэг. Бороо мороо орсон юм уу яасан. Ямар ч ингээд салхи малхинд ч юм ингээд бүдгэрсэн. Тэгээд ерөнхийдөө бол яг энд ингээд ирээд явжээ гэдэг юм. Тэгээд энэ хэрэг ийм байгаа байхгүй. Аглаг бүглүү хойд. Тэгээд зарим талаараа бидний нэг өмнө ярьжсэн энэ хойд нэг юм байна гэдэг хэрэгтэй тун тустай тийм ээ. Тэр мөрдлийн багийнхан бол яг нэг за мөрдөгчд байгаа. Гал сүнөөгчд сайн дурынхан нийлээд 300 хүний бүрэлдэхүүнтэй баг. За нислэг дэрэг. Дээрээс нь одоо нислэг дэргээр ингээд тойроод ажиглалт их баг. За тэгээд одоо үнэрч нохтын баг явсан боловч хэдэн өдөр одоо ингээд хайгаад юу ч олоогүй. Томтой молоо ингээд ирлийн ажиллагааг зогсоосон баг. За тийм мөрдлийн багийнхан бол яг хөө тэр Джеймсний гэрт анхаарлаа хандуулж байгаа юм л да. За ингээд гэрийн очиж үзье гэдэг. Гэрийн нэгж явцад бол бас сонио юмуд олсон баг. Байшингийн ойролцоох агуулгаас бол тэр чингэлэг байгаа шүү дээ тий. Тэр тийм чингэлгийн гадна талд нэг зурагдсан тийм одоо бичиг гэсэн байгаа байхгүй. Одоо нэг тийм шулам муур зурчихсан, муурын чинь өхүүл гэдэг юм зурсан тийм граффити юм шиг тийм зүйл олсон байна. За ийм зүйл олсон уг хэргийг уламжлал тийм онцгой мэт болгож байгаа юм л та. Тэгээд цаашид үргэлжлүүлэн хийсэн тэр маш нарийн шинжилгээний дараа бол ердөө гэрээс нь 2 зүйл алга болсон тогтогдсон байна. Гэрт нь тэдний хэрэглэдэгээс нь том хэмжээний чемодан. Одоо суткейс гэсэн үг тийм. Тэгээд 22 мм-ийн гарбуу. Тэрийг авч явж байгааг нь камерын бичлэг дээр үлдсэн байна. А тэр CCTV буюу камерын бичлэг дээрээс гарч явахдаа яг ер нь ингээд зарим бичлэг нь ингээд бүдгэл байгаад байгаа юм л та. Тэр бичлэгээс нь харах юм бол ер нь бол яг тэндээс нэг ажилласан зүйл нь Бобби тэр ихэнх Мэрлийн хоёр ингээд юмаа зөөхтөө ингээд бие биенээ дохоогоор харилцаад байгаа. Хоёулаа одоо яг байшингийн CCTV-г ярьж байгаа. Тий. Дохоогоор ярилцаад ингээд дохоогоор тэгээ заримдаа ингээд нэг евро ч юм ингээд гөлрөөд хоёулаа ингээд зогсчиход байгаа байхгүй. Нэг тийм айгүй сонин ийм одоо зам төрөх behavior гаргаад байгаа байхгүй. Тэгээ хаяа ингээд нэг ийм хаашаа ч юм ингээд гөлрөөл харцдаг тий. Тиймэрхүү байдлаа. Тэгээ хоорондоо юм ярихгүй дуугүй байцгаасан байгаа. За бусад үедээр бол тэрээр эд зүйлсээ баглаад машиндаа ачаа тэгэл цүнхээ машиндаа нэг оруулаад буцааж гаргаж тавиал буцааж оруулаад ингээд яваад байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө нэг тийм сонин үйлдэлүүдийг дахин давтаад байгаа. Тэгээ нэг юм энийг авч явна гэж бодоод байгаа юм авч явахгүй гэж бодоод байгаа хоорондоо ч үйл явдал. Жирийн хүмүүс бол нэг хийлэл бол аваад явна. Тэгээд нэг 2-3 удаа тэгж авч гаргаад байгаа байхгүй. За энэ мөнгө шүү дээ. Одоо нөгөө жижиг 32 мөнгө гэдэг байгаа шүү дээ. Тэр мөнгө ерөөсөө тэр машин руу орж байгаа харагдахгүй байхгүй. CCTV-ийн бичлэгийг үзэхээр. Тэгэхээр Джеймсний гэр бүлийнхний ойр дотны хүмүүсийг хэн ч гэсэн энэ цүнх бол ер нь бахав. Энэ цүнхний тухай бол ерөөсөө хэн ч мэдэхгүй байгаа. Энэ Джеймсний гэр бүлийн хүмүүс дотроос. За нэг хувилбар байгаа нь Бобби алга болохоос хэдэн сарын өмнө машины осолд орсон байгаа тий. Тэгээд яг машины осолдороо тэр нөхөн төлбөр авсан байж магадгүй гэж үзээд байгаа. Гэхдээ тийг авсан тийм баримт юус байхгүй шилжүүлж авсан ч гэдэм үү дансаарч авсан тийм даатгал байвал жишээлбэл те гэмтийн ослын даатгал байвал тэрний баримт юмнууд байж л байх хэвээр. Тийм байхгүй. За ингээд тодорхой байдал үргэлжилж байгаа. Цаашаа хэдэн сар өнгөрсөн. Алга болсон гэр бүлийнхний чухам яасан тухай хотын орсон суурьтаас гадна одоо ойр дотны хүмүүс нэлээд одоо сонирхсон боловч мэдээлэл байхгүй. Ингээд ерөөсөө зүгээр ингээд таавартай. Тэгээл ерөөсөө ингээд байсаарлаа. За хэрэг гарснаас хойш эн чинь 2009 он гарсан гэдэг чинь 2013 онд буюу 4 жилийн дараа. Тэгээд яг тухайн үед бол ингээд энэ хэрэг бол одоо ингээд тийм нэгэнт одоо бид нар олж мэдхээс өнгөрлөө гэж бодож исэн бол 2013 оны 11 дугаар сарын 16-нд за Боббигийн машиныг олсноос 3 бээр бүр нэрээр ярих юм бол 2.7 бээр газар гэж байна. 4 орчим баг 5 орчим км орчим газар. Одоо машинаас яг ингээд ой мод руу нэлээ явсан байдалтай. Тэр ойг аягүй сайн самсан багийнхны тэр тогтоосон тэр нэг бүсээс холгүйхэн гэж байгаа. Нэг хэсэг одоо хүмүүс явж хагаад нэг 2 насанд хүрсэн бололтой 2 хүний тэгээ нэг нь хүүхдийнх бололтой нэг багас хүүхдийн 3 арга яс болсон баг. Гэтэ ясны бүтэн биш. Өмцөм. За арга яснууд хэдийгээр удаан хугацаанд ил байснаас танигдахад нэлээд бэрх болсон ч гэсэн генетикийн шинжилгээ хийж үзэхэд бол дээж аваад үзэхэд бол мөн байсан. Джеймсний гэр бүлийнхний одоо үлдэгдэл мөн босхон тодорхой. За тэндээс бас олон юм олдсон. Арга яснуудыг ингээ харахаар нэгэндээ айгүй ойрхон байсан. Тэгээд тэр нь бол юу гэсэн үг вэ? Нас барсныхаа дараа ч юм уу эсвэл нас барахын өмнө зэрэгцээ твтчихсэн болж таарад байгаа байхгүй. Тэгээд тэдний ингээд хөдөлгсөн ямар нэгэн шинж байхгүй.
Тэгээ мэдээж нөө удаан ил байсан учраас ялзрал задрал бол явагдсан. За тэгээ мэдээж бас энэ дээрээс нөө зэрлэг амьтад цогцыг идсэн ийм зүйл бол нэлээд байгаа. За тэгээд шүүхийн шимжлэгээний баг энэ дээр ажилласан. Ялангуяа энэ дээр ажилласан тэр Ланта гэдэг эмч бол хэвлэлийнхэнд нэг ярьцлага өгсөн байдаг. За тэрний ярьж байгаа бол Джеймсний гэр бүл тохиолдсон явдал нь ерөөсөө яг өөр бол тэгж дүүсэн мөн золгүй явдал. Тэгээд үхлийн шалтгааныг тогтооход хэцүү байна. Тэгвэл тэнд нь штэ яс нь хугарсан, гаднаас одоо зодож гимтээсэн, гавлан суурсан ч гэдэм үү тийм уулмөр ерөөсөө гадны нөлөө бол бараг байхгүй. Буудаж муудсан тийм зүйл бол байхгүй гэж. За ер нь яг хөө тэнд ингээд нөгөө ойд их удаан байсан, дээрээс нь хурд дундус орсон учраас ингээд задрал бол явагдсан. Тэгээд Бобигийн машинд ямар ч аяллаа хэрэгсэл байгаагүй. Өөрөө ч туршлагатай анчин биш. За найз нөхдөн ч гэсэн энийг нь бол мэдчихсэн. Тэгээд аялагчд бол бишээ ийм одоо нэг аялаад байдаг ч тийм гэр бүл биш гэж хэлсэн ба. За хэрвээ тэд нэр ойд анханасаа одоо удаан хугацаагаар байхаар төлөвлөөгөө гарсан бол машинаасаа төр зур нэг жоохон алхацаад буцаад ирэх юм уу те. За эсвэл баг зэрэг нэг явгаа айл хийж байгаад ирэхээр гарсан бол яг ер нь бол ингээд яаж хийж яагаад машина олчих байсан гэж. Зарим хүн тэгж үзээд байгаа. Эдгээр бол төөрцсөн баха. Жоохон алхаж байгаа төөрчсөн. Тэгэхэд яг нүг алхдаг хүмүүс тэгээд байгаа байхгүй. Энэ их төөрөөд ах цай биш вэ? Тэ? За яг нэг жоохон зүгчийн баримжаа алдна уу гэхээс нэг тийм төөрөөд ах юм бол алга ямар ч байсан одоо юу яасан баг. Олох боломжтой байсан гэж үзэж байгаа. Зарим хүн бол төөрөөд ингээд улмаар бол харангатаж магадгүй одоо байгалийн одоо элемент буюу хөлдөж өгсөн байх, осгож өгсөн байх магадaltaй гэж үзэж байгаа юм л та. Гэхдээ ер нь яг одоо төөрхөө тулвал 1 км байсан ч бас төөрөх боломж бол байгаа. Эрсдэл үргэж байгаа тийм. Тэгээ энэ хэргийг одоо чи анзаарч байна. Ингээд уншаад, сонсоод ингээд байх тусам бүр ингээд нэг юм. Ерөөсөө илүү эдрээтэй ингээл савлаад байгаа байхгүй тийм. Тэгээ яг хуу ер нь яг энэ таамгийг буюу ингээд алхаж яваад төөрсөн гэдэг таамгийг бодтой гэж үздэг хүмүүс бол байна. Тэгэхдээ энийг бас тийм биш гэж үзэгч хүмүүс бас байна л да. Тэгээ яг ер нь бол Джеймсний гэр бүлийнхэн цогцолт одоо үлдэгдлүүд олсон учраас мөрдлөгийг зогсоохгүй байхгүй шаардсан байна. За ингээд ямар ч байсан ингээд хэрэг бол цаашаа явж байгаа. За Джеймсний гэр бүлийнхнийг сайн мэддэг хүмүүсийн нотолж байгаагаар бол ингэж байгаа юм да. Бобби бол хизээч машинда тийм их мөнгө байхад эзгүй газар тэр мөнгийг удаан үлдээж явахгүй гэж байгаа байхгүй. Явах хүн биш ээ. Явах хүн биш. За тэгээд нохоогооч тэгэж удаан орхиж явахгүй. Тэр бол тэгэхээр ямар нэгэн зүйл одоо болоод байна. За ойр дотныхан бол гэж байгаа юм л да. Ойд зугаалж байхад нь хэсэг итгэдүүд таарад занал хийлээд магадгүй одоо дээрэмт гэж үзээд энэ нь ингээд одоо яасан баха. Буруугаар ирсэн бах. Магадгүй зүгээр машинтай ойд ирэхт нь хүмүүс зогсоогоод дагуулж байгаа. Тэгээд тэр үед бол одоо нохоогоо үлдээсэн. Тэгээд одоо машинаас нь холтуулж байгаад амийн бүлгэсэн гэсэн таамгийг бол гаргасан. Тэгээд 3 дахь этгээдүүд бол энд оролцсон. Тэгтээ тэр 3 дахь этгээдүүд нь хинбэ, ямар зорилготой тэгсэн бэ гэдэг нь тодорхой байна. Тэгтээ нэг мөнгө нь байгаад байгаа шүү дээ. Мөнгө нь байгаад байгаа. Нөгөө талаар яс олцсон. Яг одоо флеш гэдэг шүү дээ. Яг хэрэг хүний бие олцсон бол ядаж нөгөө утганы сорь байна уу? Орсон байна уугүй гэдэг ч юм уу те. Мэдэх боломжтой. Гэтэл зөвхөн яс байгаад байгаа болохоор бас их эдрээтэй л болчиход байна л да тий. За тий яг нэг тийм болчиход байгаа. За эрхэм хүнд үзэгчтэй энэ хэрэг эдрээтэй болж байгаа гэвэл одоо ч жинхэнэ бид нар болонгортой ус руу орно. Африкийн подкаст болон Go Travel компани хамтран байгуулж байгаа энэ Вьетнамын хэлэл болохоор юугаар онцлох юм гэхээр Ханой, Халон Бэй, за тэгээ Фукок гэсэн үгсэндээ 3 чиглэл байна. За Ханой бол Вьетнамын нийслэл ерөөхдөө 5 умард Вьетнамыг толдож харж болно. За Халон Бэй буюу орчуулах юм бол Луугийн унтаж буй одоо болно гэх юм одоо тийм утгатай. Тэнд бол одоо Вьетнам улс ч шүр сув дараах алдартай. Ер нь тэгээд өөртөө бол шүрний их орн гэж нэрлэдэг. За тэрнтэй хэрхэн яаж одоо шүр хэрхэн бий болгож байгааг за мөн одоо тэр дэлгүүрээр нь орох юм боломжийг бол одоо дээрээс нь Халон Бэй руу бол маш сонирхолтой юм усан онгоцтой аялал хийдэг тийм. Тэр бол Ханой улс ер нь бол умард Вьетнамын амьдралыг ерөнхийдөө харьцаж болно. Ханой яг одоо социалист Вьетнам тийм. Халон Бэй бол угаасаа байгалийн үзэсгэлэн тогтцтой юм газар. Дээрээс нь Фукок бол мэдээ зугаацсан гэлээ ийм газар. Тэгэхээр ерөнхийдөө нэг 3 маш сонирхолтой контрастыг л ийм өнгө алгасан байдлыг бол харж болохоор тэр утгаараа бол бусад Вьетнамын аяллуудаас арай онцгой юм уу гэж харагдаад байна. Джеймсний гэр бүл алга болохоос 6 сарын өмнө Бобби өөрийнхөө аавын эсрэг бас Бобби аавыг нь бас Бобби гэдэг шүүхэд зарга мэдүүлсэн байдаг. За аавыг нь бол Бобби Дилан Джеймсон гэдэг. За яг одоо адилхан нэртэй. Тэгээд Бобби Дилан Джеймсний хувьд бол нутгийн байкерууд буюу дугуйтай бүлгүүдтэй болон Харт тамхи 8 аялагчид, Харт тамхи олборлогчдтой тэдэнтэй одоо холбоотой тийм
хэд удаагийн юм хэрэг гаргаж ирсэн баг. Аав. Тэгээ Бобигийн аав 67 настай хүн баг. Тэгэхээр аав бол жоохон бас эвгүй те. Болоогүй. Одоо бүр сонирхолтой болно. Бобигийн хувьд аавынх нь хүүгээ гэр бүлтэй нь хүүс тэмтэрнэ гэж занал хийлж ирсэн баг. Аав нь хүүгээ. За тэгээд Бобигийн аав Бобби болон Бобигийн аавгах нь аавынх нь эсрэг шүүхэд гомдол гаргаж ирсэн баг. Одоо энэ хүн бидрийг гэр бүлээр нь хүүс тэмтэрнэ гэж занал хийллээ гэж. Threatening гэдэг шүү дээ. Threatening гэж ярьдаг те. За тэгээд ер нь ерөнхийдөө ингээд аав хүү хоёр түнжин муутай байсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа. За мөрдгийн багийнхан Бобигийн аав үнэхээр тийм хүмүүстэй холбогдсон эсэх. За Бобби болон түүний гэр бүл тийм төрлийн занал хийлд өртсөн эсхийг бол яг шалгаад тогтоогоод тийм нотлогоо бол гаргаж ирч чадаагүй байгаа. За бас нэг хувилбар байгаа нь Бобби тэр аавынхан холбогдсон Харт амхны 8 аштын доор тэр сүрдүүлгийн дагуу ажиллахаас өөр аргагүйд хурч Харт амхны 8 хийгээд тэр нь бүтлгүүцсэн учраас гэр бүл нь тэр чигээр амиа алдахад хүрсэн. Хэрвээ энэ үнэхээр таамаг нь үнэн бол хосууд машиндаа эд зүйлээ ачиж байхдаа яагаад тийм хачаа авирлаад байсныг ерөнхийдөө бол яг Харт амхны нөлөө байсан байж магадгүй гэж тайлбарладаг. Одоо ялангуяа тэр bedtime stories дээр бол тэгж тайлбарласан байгаа байхгүй. За гэхдээ энэ таамагийг бодит гэж итгэхэд бас хэцүү. За яагаад тэгэхээр Харт амхны зохион байгуулалтын бүлгийнхэн бол 8-aalцж байхдаа яагаад өөрсдийн бяцхан охиныг одоо тэр энэ хэрэгт оролцуулна гэж те. Энэ нь бол асуулт хэврүүлсэн. Гэмт этгээдүүд нь бол тэдний амьд хүрсэн бол яагаад ийм их хэмжээний мөнгийг машинд нь үлдээгээд явна гэж. Ямар нэгэн байдлаар тэр мөнгийг авах хэрэгтэй. Магадгүй модон дунд явж байгаад хэн нэгний нуусан мөнгийг олоод түүнийг чимээгүйхэн авч явах гэж байгаад газар дээрээ баригдаад бас алуулсан байж болох юм аа гэсэн ийм таамаг бас байгаад байна. За тэр Шерлин гэдэг ихнэр нь байгаа тийм Шерлин Мэдисон. Шерлин Мэдистэй дотн байсан зарим хүмүүс ялангуяа тэр Шерлинтэй хамтад амьдарч байсан тэр эмэгтэй найз нэг юм л да тэр Ники гэдэг. Тэр Ники Шенхолд гэдэг. Тэр эмэгтэй бол тэгж юм л да. Шерлиний хувьд бол ямар нэгэн тийм сатаныг шүтсэн тийм буруу урсгалд ороод янз бүрийн тийм чөтгөрийн тийм хар домын үйл хийдэг байсан гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол яг хуу Джеймсний байшингийн гадна нөө чингэлэг байгаа шүү дээ контейнер. Тэрний гадна л бичсэн зүйлээс графитанаас харагдаж байгаа. Ерөнхийдөө бол ийм зүйл байсан. Гэхдээ яг энэ өөр нэг хүмүүсийн тайлбарлаж байгаа энэ зүгээр for fun гэж байгаа. Зүгээр зугаацхын тулд манай хүн ийм хийж ийсэн гэх. Тэгэхэд бол Ники бол гээгүй энэ бол арай өөр юм байсан. Энэ бол энэ дээр бол аюу тийм одоо англиар бол хэлж байгаа бол obsessed гэдэг чинь бүр ингэ тэрэндээ дондож автцсан ийм байсан гэж байгаа. За энэ дээр нэгжлэхийн явцад бол Джеймсний гэр бүлийн байшингаас үнэхээр ч нэг буруу урсгалын зан үйлийн тухай тийм ном олдсон байгаа. Библи шиг. Тэгээ тэр номыг бол бас юу тэр Никигийн хувьд тэгсэн байгаа юм л да. Энэ бол яг энэ Шерлин бол энийг авсан гэдэг. Джеймснийхэн алга болсон олон нийтэд тийм ерөнхийдөө ингээд мөрдлөгийн явц чинь ингээд айгүй идэвхтэй үргэлжлээд ингээд эхлэнгууд Шерлиний ээж өөртөө нь одоо ингэсэн байгаа юм л да. Шерлиний ээж рүү нэг эмэгтэй залгаад өөрийгөө сатанист бүлгмийн гишүүн гэж хэлээд тэгээд улс даяараа үйл ажиллагаа явуулдаг өргөн хүрээтэй бүлгмийнхэн тэгээд алах жагсаалт бид нар гаргасан. Энэ дотор Шерлиний чинь нэр байгаа шүү гэдгийг уцаар хэлсэн байна. Анхааруулж хэлсэн байна. Хэрвээ энэ үйл танигдах эмэгтэй хэлсэн үнэн бол Шерлин магадгүй сатанист бүлгэмд илснээр гэр бүлийг нь муу хүмүүс одоо зан үйлдэ ашиглах магадгүй өргөл барьц мэтэр ашигласан байж болох юм а гэсэн таамаг тэр Mysteries гэдэг ном дээр Unsolved Mysteries гэдэг ном дээр байгаа. Яг тэгэхээр тэр өөрийн цогцыг харахаар ерөөсөө ингээд ноцолдсон, тулалдсан юм байхгүй. Яг гуруулаа ингээд аяг ингээд зэрэгцээд ингээд номхон шахуу ингээд хөвтсөн байгаа байхгүй. Тэр шатаал тахилд бол тахил өргөчсөн ч эсвэл одоо янз бүрийн тийм сатааны зан үйл байв уу гэдэг асуултыг бас тэр Unsolved Mystery бол яг тийм л тайлбар өгч байгаа. Ерөөсөө энэ бол одоо тэр янз бүрийн тэр хар домын үйл байж тахил өргөцсөн байж болох юм а гэдэг. Өчөө мэдчихэж магадгүй бүр 70-аад онд зөвлөлт холбоот болсон. Тэр хаалттай зөвлөлт коммунист улсад хүртэл ийм сатанист үйлэг байсан гэдэг. Тэгээд одоо бол яг нөгөө Church of Satan тий Satan гэж байдаг. Гэхдээ үндэслэгч нь бол нас уртсан. Одоо тэгтээ үргэлжлээд явдаг. Тэгээд одоо сатаны Библи гэж өөрсдийн ном гаргасан. Би одоо тэр номыг бол одоо энэ ном л тэр ном л байсан болов уу гэж. Ерөөсөө яг Библи байсан. Тэ харанхтай тэгтээ ингээд сатаны Библи. Сатаны Библи тэгтээ дундаа нэг загалмаатай. За бас нэг юм сэтгэл сэртгийлэн баримт байгаа. Энэ хэрэг үйлдэгдснээс нэлээд хойш мөрлөгийн багийнхны болохоор тэр машин дотоос нэг илрүүлсэн нэг тийм урт захиа байгаа. Захидал. Энэ захиаг Шерлин бичсэн байх боломжтой. Тэгэд 11 хуудас захианда Боббиг бол ингэсэн байгаа. Амьдралыг нь гэр бүлийг нь сүйтгэсэн гэж үзээд нөхрийгөө. Тэгээд алах болсон тухайга тайлбарлаж бичсэн байж магадгүй тийм захиа болсон гэж.
За яг гэхдээ хэрвээ алга үйлдэхээр төлөвлөсөн бол шээрлийн ямар нэг зэвсэг эсвэл хүний амьд хүрч болохоор багаж авч явах мөн түүнийг ашигласан байх ёстой болж байгаа. Гэтэл 3 цогц олдохдоо ямар ч үхлийн гэмтэл аваагүй. Тэгээд нөгөө нэг тэр нь тогтогдсон бам л да. Тэгээд нөгөө цогцнууд олдсон газрын эргэн тойронд бол тийм багаж зэвсэг гээд дахин байхгүй. Гэхдээ 22 мм-ийн гар буу олдоогүй байгаа. Цогцнуудын эргэн тойронд ямар нэгэн бууны сум, бууц суулмөр, цацсан цус, хонгоо ийм зүйлсүүд ерөөсөө байгаагүй. За хордлогын нөгөө токсикологийн шинжилгээ гэдэг үлээ тийм. Тэр шинжилгээгээр бол ямар нэгэн мансуулах бодис хэрэглээгүй гэдэг нь тогтогдсон байна. Хорон шинжилгээгээр тийм. За хин нэг нь нөгөөгийнхөө амьд хүрээд дараа нь хүүхдээ ч бас хөнөөгөөд хажуух одоо өөрийнхөө амьд хорлсон байх магадaltaй гэдгийг гаргаж ирсэн боловч тэрийг ямар зэвсгээр хийсэн бэ гэдэг нь аягүй сонирн байна. Магадгүй юм уус юм болоо тий. Тиймэрхүү нэг таамагуд ингээ багт. Одоо ингэ ингээл нөгөө талаас нь хараад ингээл энэ хэрэг чинь бүр ингээ улам ийдэртэй болоод байгаа байхгүй. За энэ хэргийн аль нэг нотлох баримтанд үндэслэн таамгийг үнэн гэж үзэх юм бол бусад бүх баримтуудыг тайлбарлахад нэлээд бэрх болж байгаа. За тэгээд энэ таамагуудад давхцаж байгаа нэг юм байна. Джеймсний гэр бүл гаднаасаа харагдаж байсан шиг тийм аз жаргалтай, амар жимэр асуудалгүй гэр бүл байгаагүй гэдэг нь маш олон талын судалгаагаар тодорхой болж байгаа. Олон хүний нотлохоо. За хэргийн учрыг тайлахад нэмэр болох үс мэдүүлгийг олж авахд магадгүй гэмт хэргийн бүлэглэлүүд за тэр Бобби болон Шерлийн ойр дотныхон нэг одоо дарамтлах байдлаар одоо ерөнхийдөө яг үннийг жоохон тийм нуун дарагдуулсан байж бас болох юм а гэж үзээд байгаа юм л да. За магадгүй эсвэл бяцхан 6 настай Мэдисон охин хүнд бэртээд эцэг их хин түүнийг орхиж явж тусамж дуудах боломжгүй болсон ч байж болох юм гэж үзээд байгаа. Эсвэл тэднийг үнэхээр ямар нэгэн 3 дахь читгэдүүд барьцааж аваад занал хийлээд машинаас нь холдуулаад тэгээд одоо гурвал амь алдах энэ шалтгаан болсон байх гэж үзээд байгаа юм л да. Тэг яг Джеймсний гэр бүлийн хэргийн учрыг олоход орчин үеийн шинжилгээ ухааны олон дэвшилтэд технологиудыг бол ашиглаж байгаа. Гэхдээ тайлж чадахгүй байгаа. За энэ мэт нууцлаг хэрэгүүд бол Америк нэгдсэн улсад бол одоо болтол мерсээр гарсаар байгаа. Энэ бол ингээд онцгойлж үлдсэн. За аливаа гэмт хэргийн үнэн мөнийг олоход түлхүүр баримтууд хэрэгтэй нэг жишээ нь бол энэ. Тэгээ ямар ч дэвшилтэд технологи байгаад энэ гэр бүлд одоо юу тохиолдсныг бол одоо олж мэдэхэд хэцүү байгаа. За энэ дээр ийм байна. Шерлийн ээж гэдэг одоо яг Шерлийн ээжийн тэр мэдүүлгийг сонсохоор Боббигийн хатан байж. Одоо Боббигийн хатан байж гэсэн. Мэдүүлгийг сонсохоор хоёр хосуудын харилцааг сайн байсан гэдэг. Хоорондоо тэр хаалган сан юу болж байгааг бол мэдэхгүй ч болно шүү дээ тий. Тэг яг хамт амьдарч байгаа тэгээд ингэж байгаа. Нэгдүгээр харилцаа сайн байсан, хоёрдугаар ямар ч тохиолдолд нохоо машин дээр орхихгүй гэдэг байгаа. Энэ хоёр бол бүр ямар ч тохиолдолд нохоо машин дээр орохгүй. Ерөөсөө Америкчуудын хувьд бол нохоо гэдэг бол гэр бүлийн гишүүн тий. Хүүхдээс ялгаагүй ийм зүйл шүү дээ. За Боббигийн аав тэр Боб Дилан Джеймсний хувьд бол яг жоохон буруу гарын нөхдүүдтэй холбоотой байсан. Тэгээд өөрт нь ажиллах ёстой гэж тодорхой тийм дарамт бол ирдэг байсан юм шиг байна. За Бобби бол аавыгаа хууль бус бизнес эрхлэгчтэй тэр дундаа хар тамхины намайчтай холбоотой гэж боддог байсан учраас өөрөө татгалцсан. Сүүлдээ энэ байдал нь бол ер нь эцгээс нь хүүд занал хийл болж ирсэн. Тэгээд ер нь бол яг мэдээж энэ аллагт бол Боббигийн аав урд нь ч занал хийлж ирсэн. Тийм учраас бол одоо амьд нь үрсэн байх боломжтой гэсэн нэг ийм одоо зүйл яг тэр Crazy Masquerade дээр ярьж исэн. За дээрээс нь тэр Бобби 2008 онд гэр бүлээ бол ааваасаа болон түүнтэй холбоотой хүмүүсээс хамгаалуулах хүсэлт бас шүүхэд гаргаж исэн. Тэгээд шүүг бол тэгсэн байлаа. Энэ бол гэр бүлийн маргаа хангалттай үндэслэлгүй гэж үзсэн учраас цагдаагийн хамгаалтанд гэр бүлийг аваагүй юм. Нэг ийм хэрэг гарсан. Тэгээд 1993 онд тэр гаж урсгалын бүлэгмүүдийн үйл ажиллагаа бол тэр Оклахома мужид нэлээд нэмэгдэж буй талаар тухайн үед Америк нэгдсэн улсын тэр Джеймс Веб гэдэг одоо тухайн бас цэргийн нэлээд том төлөөлөгч санаа зовж байгаа талаар бол мэдээлэл хийсэн байдаг. Тэгээд яг тухайн үед нэг шуугаал тэгэл дарагдаад өнгөрсөн юм шиг байна. Тэгээд Бобби бол яг сатаны дэмждэг урсгалын ном, сургаал уншдаг болохоо нэг удаа ерөнхийдөө бол яг энийг нь бас ээж нь ч мэддэг байсан, ойр тойрныхон мэддэг байсан. Тэгээд яг ерөнхийдөө ингээд нөгөө тэд чинь нэг сатаны үйл хийчихэд нүглээ намжилдаг юм байна л да. Миний ойлгосноо. Тэгээ нүглээ намжилж байгаа үедээ тэрийг дурдчихсан гэж. Ялангуяа тэр Джеймснийхэнтэй уулзчихсан тэр хотын тэр сүмийн пастор Гэри Брандн гэж хүн байгаа. Тэр Гэри Брандн хүн гэдэг хүн бас мэдүүлэгтээ тэр тухай хэлсэн. Энэ үеийг нүглээ намжилдаг байсан. Тэгээ Бобби бас тэр пастороос тэгж асуужсэн бохоо. Сүнс зүтгэрүүдийг буудаж устгаж болдог тийм онцгой сум байд юм уу? Ер нь тийм сум байдаг бол зааж хэлж өгөөч ээ гэдэг
ийм зүйлийг бол ярьсан байгаа. За энэ дээр нэлээ яригадаад байгаа ялангуяа тэр ном подкастууд дээр ч гэсэн нэлээ яригадаад байгаа. Энэ талаар бас мэдээ дээр зөндөө гарсан байт юм лээ. Зүгээр энэ Бобигийн гэр бүл бол тэр газрын 888 гэдэг байгаа юм бол шал худлаа. Эдгээр бол ерөөсөө л хар тамхины 8 гэдэг гэсэн. Угаасаа орлого байхгүй нөгөө группийн мөнгөөр ажил төрдөг байсан, санхүүгийн асуудалтай байсан учраас тэр дутагдаад байгаа санхүү болох хэвээр. Тий одоо тэр мөнгөний хэрэгцээг олох хэвээр. Магадгүй тэгэхийн тулд хар тамхины 8 хийх гээд явсан байж болох юм. Боби болон Шэрлэн гэхдээ хар тамхины 8-нд явахдаа охиноо дагуулж явна гэж одоо ерөнхийдөө л эрүүл мэндийн санаанд буухгүй байгаа юм л. Гэхдээ CCTV-гийн бичлэгт байсан шиг эрүүл ухаантай байгаагүй бол магадгүй тэд гэрээс алга болсон буу болон том цөмхөө аваад хар тамхины 8 хийх гэж байсан буюу магадгүй эсвэл бүр мөнгө өгөөд хэмжээний хар тамхи авах ёстой байсан байж магадгүй. Боби юу гэдэг буугаараа сүрдүүлж эсвэл магадгүй 8-аас буй хүмүүстэй одоо ерөнхийдөө яг ингээд нэг тэнд үл ойлголцол болоод тэгээд улмаар бол тэр нь эвгүй тийшээ эргээд ингээ гурвуулгынх нь аминд хүрсэн байх магадaltaй гэж үздэг хүмүүс байна л да. Тэгээ яг тэр хар тамхи аг нь авсан хүмүүс мөнгө нь машин дотор байсан учраас машин дотор байсан те машин дотор суулж байгаа. Машин дотор нь нохоо байсан учраас магадгүй тэрийг нь авч чадаагүй байж бас болох юм аа. Тэгээд яарад явсан байж болох юм а гэсэн ийм таамаг бас гаргадаг ийм юу байдаг л да. Тэгээ яг энэ дээр бол яг ер нь тэр casual criminalist гэдэг тэр сувг дээр баг цаг гарсан подкаст байсан баг шүү. The Disappearance of Jameson Family гэх. Тэн дээр бол яг ерөнхийдөө бол нэг гэмт хэргийн шинжтэй гэж тайлбарлаж байсан. За Bedtime Stories бол яг ингээд олон таамагуудыг гаргаж тавьж байсан. За тэр BuzzFeed гэх тэр сувг дээр бол Disturbing Mysteries of James Madison гэдэг дээр илүү нэг сатан тал руу тайлбарлаж байсан. Шашин тал руу. За тэр Unsolved Mysteries гэдэг бидний одоо өмнөөс нэлээд ашиглаж байсан тэр номон дээр бол ерөнхийдөө энэ бол золгүй явдал гэж магадгүй гэсэн ийм л одоо тайлбардаг өгсөн байгаа юм л та. Тэгэхээр бол яг хуу нэг ийм л одоо хэрэг байна. Яг нөгөө Юботын залууг санагдуулмаар хамаг юм байдаг. Машин нь олдсон. Тэр Unsolved байгаад. Тэгсэн мөртлөө ингээд илэрч өгдөг нэг ийм хэрэг л байгаад байна. Ер нь би бас энэ сүүлийн хоёр таамаг дээр нэлийн бас хуулиур байх юм болов уу гэж бодод байна л да. Шашин тал руугаа нэгдүгээрт хоёрдугаарт нь тэр хар тамхи тал руу бас нэлийн магадлал өндөр байх болов. Ер нь мөнгө гэл явахаар тэгэл хар тамхи. Тэгээ ялангуяа бэлэн мөнгө явахаар байдаг шүү дээ. Тэ тэгэхээр зөв илүү тэр тал руу байх юм болов уу гэж хараад. Ер нь Америкч өөрөө бас Америкийн өмнө Солонгос байна. Энэ гаж урсгалын аюул бол маш их байдаг. Саяхан одоо шинэ Netflix дээр бас хэдэд удаа ингээл өмнө Солонгосын гаж урсгалын талаар ингээл гараал тэ. Яг өмнө Солонгос бол харьцангуй сатанист гэхээс илүү зүгээр христийн гаж урсгалууд их төлхөө. Америкт бол илүү яг одоо сатанист тэ. За тэгэл нөгөө сүнсээ хөдөлдөх илүү алдартай болохын тулд мөнгөтэй болохын тулд одоо Холливуудын одууд сүнсээ хөдөлсөн гэл ярианууд их явдаг байх жишээ нэ тэ. Тэгэхээр бас тэр талын ийм хит тууширсан улсууд бас энэ хүмүүсийн амийг өнөссөн ч юм уу тийм байх магадлал байх юм болов уу гэж харж байна. За баярлалаа. За хүмүүс үзэгчтэй та бүхэн комент хэсгээр Джеймсны гэр бүл жоохон юу тохиолдсон байж болох вэ? Магадгүй гэмт хэрэгтэй холбоотой юу? Эсвэл энэ шашны гаж урсгал, гаж зан үйл байв уу? Эсвэл зүгээр магадгүй зүгээр зугаалах гэж явж байгаа золгүй тохиолдол байв уу? Эсвэл зүгээр яг нэг буруу газараа буруу цагтаа байж тараад гэмт хэрэгтнүүдтэй таарч тэдний хаалтланд өртөж амирстүү гэдэг тал дээр та бүхэн комент хэсгээр бичээрэй. За ингээд оддоо баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр бас их сонирхолтой хэрэг ярьсанд баярлалаа. Тэгээд цааш тус олон хэрэгүүд дээр хамт суух байхаа гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. За ирэх хүнд үзэгчтэй Frame podcast-ын энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар бүгдээрээ уулзцаая.